Монгол улсад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн нийгэм эдийн засгийн үр нөлөө. Илтгэлийн агуулгыг судалгаа хэдийн төлөв Монголын эдийн засаг дахь эмэгтэйчүүд боломж ба сорилт баримтлах бодлого гарах үр дүн гэсэн 4 бүлэгт хуваасан. Түүнчлэн бүлэг бүрт чухал сэдвүүдийг багтаасан. Судалгааны зорилго: өнөөгийн байдалд үнэлгээ өгөх, эдийн засгийн өсөлт ядуурлыг бууруулах зэрэгт үзүүлэх нөлөөг шинжилэн тайлбарлах, хэвшмэл сэтгэлгээг өөрчлөхөд хувь нэмэр оруулах, боломж сорилтуудыг тодорхойлох, баримтлах бодлого үр дүнгийн талаар ойлголт өгөх, шийдвэр гаргахад мэдээлэл өгөх, яриа хэлэлцүүлэхийг идэвхжүүлэх юм. Монгол дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаарх судалгаанууд нь эдийн засаг, нийгэм дэх жендерийн динамикийн талаар авч үзжээ. Судалгаанууд нь ажиллах хүчний оролцоо, жендерийн цалингийн ялгаа, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, улс төрийн төлөөлөл, эмэгтэйчүүдийг чадваржуулахад нийгэм соёлын хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан байна. Жендерийн эдийн засгийн талаарх олон улсын болон бүс нутгийн үзэл баримтлал нь жендерийн тэгш бус байдал, эмэгтэйчүүдийг чадваржуулах олон талт шинж чанар, түүнчлэн дэлхийд даяар жендерийн тэгш байдлыг хангахад чухал ахиц дэвшил гаргахад шаардлагатай олон талт стратеги түншлэлийг чухалчилдаг байна. Жендерийн эдийн засаг болон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн нийгэм эдийн засгийн үр нөлөөг ойлгоход хэд хэдэн онолын үндэс үзэл баримтлал чухал үүрэгтэй. Эдгээр онолууд нь жендерийн динамикийг бүрдүүлдэг эдийн засаг, нийгэм, соёл, институтийн хүчин зүйлсийн цогц харилцан үйлчлэлийг судлах аналитик хэрэгслээр хангадаг байна. Түүхэн хөгжлийн явцад Монгол эмэгтэйчүүд нийгмийн янз бүрийн салбарт тэр дундаа эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Монгол эмэгтэйчүүдийн түүхэн үүрэг статусын талаар өгүүлсэн, нийгэмд эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй тэгш эрхэйдэлж байсан гэдгийг онцлсон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, борлуулалтаараа тэргүүлсэн хэд хэдэн бүтээл бий. Зохиолч Цэнгдогийн Монгол 11 үгээр номд Монголд нийгмийн ямар ч үүрэгройлт эрэгтэй эмэгтэй гэж ялгууртай ханддаггүй, монголчуудад тийм ойлголт огт төлөвшөөгүй хэмээн дурдсан байдаг ба ер нь ч тийм сэтгэлгээ байгаагүй байна. Гэхдээ орчин үеийн нөхцөл байдал, хотжилтын явцад жендерийн уламжлалт үүрэг тодорхой салбаруудад бэхжсэн ч эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн боломжуудын ялгаа бий болжээ. Жендерийн тэнцвэрт байдлын индекс 136 буюу эмэгтэйчүүд 70%-ийг эзэлж байна. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 58% байна. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хувь 2022 оны байдлаар 40% байна. Парламентод суудалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1% байна. 2011 онд жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан. 2017-2020 оны хооронд Монгол улсын жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Жендерийн үндэсний хорооны төр олон нийтийн тэнцүү оролцоог хангаж тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлэх чиг үүрэгтэй. Сарын дундаж цалин эрэхтэй 2,480,000 төгрөг бол эмэгтэй 1,980,000 төгрөг байгаа нь жендерийн цалингийн ялгаа байсаар байгааг илтгэнэ. Олон улсын гэрээ, конвенц нь дэлхийн бүс нутаг, үндэсний түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих хүрээг бүрдүүлдэг. Жендерийн тэгш байдал нь олон улсын гэрээ, конвенцод тусгагдсан хүний үндсэн эрх юм. Хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулах нь хүйс харгалзахгүйгээр хүн бүр тэгш ирэх боломж, нөөц бололцоогоор хангагдахад нэн чухал. Жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь нийгмийн шударга ёс, хүний эрхийн асуудал төдийгүй эдийн засгийн хөгжил, инновац, тогтвортой өсөлтийн гол хөдөлгөгч хүч юм. Статистик тоо баримтаар Монгол улсын 3 хүний 1 нь ядуу гэж тооцогддог.
Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадваржуулах нь ирээдүйн хойч үеийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах замаар үе дамжсан ядуурлыг арилгахад тустай. Төрөл бүрийн салбаруудад гендерийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин, мэдлэгийг нэмэгдүүлэх, эрч хүчийг өгөх замаар гендерийн тэгш байдлыг хангах олон боломжууд бий. Үүнийг эрх зүйн шинжилэл, боловсрол, эдийн засгийг чадваржуулах, улс төрийн оролцоо, хэвлэл мэдээллийн оролцоо, олон талт түншлэлээр дамжуулан хийн. Боломжийг ашиглаж зорилттой арга хэмжээг хэрэгжүүлснээр хүйс харгалзахгүйгээр хүн бүр хөгжин дэвжих, боломжоо хэрэгжүүлэх, илүү хүртээмжтэй, эрх тэгш, чинээлэг нийгмийг бий болгоно. Боломжууд байгаа ч үүнтэй зэрэгцсэн саад бэрхшээлүүд байна. Институтийн саад бэрхшээл соёлын хэм хэмжээ, бодлогын хэрэгжилттэй холбоотой сорилтууд нь Монгол улсад гендерийн тэгш байдлыг хангахад ихээхэн саад болж байна. Эрх зүйн орчин болон практик нийцэхгүй байдалч мөн саад бэрхшээлд тооцогдно. Сорилтыг шийдвэрлэхийн тулд институтийн саад бэрхшээлийг даван туулах, соёлын хор хөнөөлтэй хэм хэмжээг эсэргүүцэх, бодлогын хэрэгжилтийн механизмыг бэхжүүлэх зэрэг олон талт арга барил шаардлагатай. Эдгээр сорилтуудыг цогцоор нь шийдвэрлэснээр гендерийн тэгш байдлыг хангах таатай орчныг бүрдүүлж эмэгтэйчүүд охидын чадхыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг олгож, бүх нийтэд илүү хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг цогцлоох боломжтой юм. Үндэсний хөгжлийн төлөвлөгөө хөтөлбөрт гендерийн хэтийн төлөвийг тусгах нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэл, туршлагыг хамарсан, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд нэн чухал. Бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, үнэлэх үйл явцад гендерийн асуудлыг тусгаснаар манай улс хөгжлийн хүчин чармаалтаа гендерт нийцсэн, эрх тэгш, үр дүнтэй байлгах боломжтой. Монгол улсад гендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд чадхыг бэхжүүлэх санаачлах, мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажил чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүйсийн ялгааг арилгах, хор хөнөөлтэй хэвшмэл ойлголтыг эсэргүүцэх, нийгмийн янз бүрийн салбарт гендерийн мэдрэмжтэй хандлагыг дэмжих зорилгоор хувь хүн, байгууллага, хамт олонний мэдлэг, ур чадвар, чадхыг нэмэгдүүлэх зорилготой байна. Монголын эмэгтэйчүүдийн оролцоог нийгмийн янз бүрийн салбарт дэмжихэд оролцогч талууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр оролцогч талуудад төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллага, олон нийт багтдаг. Ерөнхийдөө Монгол улсад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих таатай орчныг бүрдүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, зохицуулалт чухал юм. Дүгнэлт. Эмэгтэйчүүдийн оролцоо болон эдийн засгийн өсөлтийн хооронд эерэг хамааралтай. Хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал. Ядуурлаас ангижруулах, бүрхийн сайн сайханд эрх мэдэлтэй эмэгтэйчүүд илүү хувь нэмэр оруулна. Эмэгтэйчүүдийн оролцоо чадхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого, хөтөлбөрүүд чухал. Цаад тодхор болж буй суурь асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Эцэст нь өөрчлөлт хийх, сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийн оролцоо түүний нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл нь чухал гэж тодорхойлсон тодорхой салбаруудыг цаашид судлах шаардлагатай. Янз бүрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих гендерийн мэдрэмжтэй бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн оролцоо эрх мэдлийг анхан шатны түвшинд дэмжих зорилтод арга хэмжээ, чадхыг бэхжүүлэх санаачлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Судалгааны цаашдын чиглэл. Бусад нийгмийн асуудлуудыг судлах. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ, бодлогын үр нөлөөг үнэлэх. Цаг хугацааны явцад гарсан өөрчлөлтийг хянаж, өөрчлөлтийн чиг хандлага, хэв маяг, хөдөлгөгч хүчийг тодорхойлох судалгаа хийх. Технологи, дижитал инновацийн үүргийг судлах. Дэлхийн чиг хандлага, хөгжилд Монгол эмэгтэйчүүдийн оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэхэд үзүүлэх нөлөөг судлах хэрэгтэй. Эхний нүүр зураг дээр олон төрлийн мэргэжилтэй хүмүүсийг харуулсан байгааг анзаарсан байх. Гэхдээ та эмэгтэй хүн тун цөөхөн байгааг олж харсан уу? Хуульч шуугуухайн судалгаатай танилцаарай.